маш их сонирхолтой асуулт байгаа байхгүй тэр Монголын жижиг дунд бизнес эрхлэгч нар эдийн засгийн хэдэн хувийг бүрдүүлж байна гэдэг. Тэгээ баахан судалгаа хийлээ, ChatGPT-гээс асуулаа. Тэгээ манай дээр яг тийм нэгдсэн тоо байдгүй юм байна. Гэхдээ хоёр тоо гарч ирж байна. Нэг нь 17.5% гээд 24 оны IFC-ийн тайлан дээр байна. Нөгөөх нь хятадын нийтлэлээс ах шиг үлээ. Тэрэн дээр 14.5 гэж гарсан байна. Өөр нэг нийтлэлээс би тэр ресурсыг мартчихлаа. Гэхдээ 5.5 гэж байна. Их бага. За тэгээ одоо би нөгөө мэрэгжлийнхаа нүдээр аль статистик дата нь арай ойрхон байныг харахаар ер нь нэг дээр 14-өөс 17 хамтай л тоо харагдаад байна л да. Нэг SME корпорат хасгаар тий. Тэгэхээр энэ бол бусад орнуудын жишгтэй харьцуулахаар бага байгаа. Тэгэхээр одоо би дундад Азийн орнуудыг харлаа. Тэгэл Индонез, Малайз, ингээл Таиландыг харангууд ер нь жижиг дунд бизнес эрхлэгч нар нэг дор хаяж нэг 35-аас 50-ийн хооронд л байна. Хятад 60 юм байна. За хятад бол үнэхээр мундаг байгаа тий. Америк 47.8% байсан. За үгүй маа гэхэд хэдүүлээ нэг өөрснөөгөө хөгжиж байгаа улс орнуудтай бенчмарк хийвэл хятадтай нэг 35 руу 40 тэгэхээр одооний байгаас 2 дахин томрох хэрэгтэй болчиход байна шүү дээ.